үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Их Монгол улсын төр цэргийн нэгэн томоохон овг аймаг Торгууд төмний түүх 815 жилийн тэртээс улбаатай. Их эзэн Чингис хааны торгон цэргээс ихтэй Торгуудын цадиг бүхий л цаг үед Монголын тусгаар тогтнол, хил хязгаар, өв соёлыг сахин хамгаалж ирсэн бахархам түүхээр үргэлжлэн өдгөө хүрчээ. Өнөөдөр Торгууд төмөн хамгийн олноор нутаглаж буй газар бол Алс баруун хязгаар Ховд аймгийн Булган сум юм. Торгуудын хаховос ороод ирсэн баян өндрөө Орцогой тогоо сэвгэрэн явтан хаалтаа Хокугосон то ардогон үнэнч замтай Ингэр заяа торгуудын дайчин түүхтэй Тэдний харуулдах баян баян өндрөө Орцогой тогоо сэвгэрэн явтан хаалтаа Хокугосон то ардогон үнэнч замтай Ингэр заяа торгуудын дайчин түүхтэй Тэдний харуулдах баян Язгууд манханы шилмэл цэрэг Торгууд эзэн богд Чингис хааны хишигтэн цэрэг Торгууд элхэн зэрэгт аюу хааны шадар цэрэг Торгууд Батар Умшааны төмөр цэрэг Торгууд Юу хүмүүстэй шатар цуглаад ингээд хамгийн хурдан ингээд одоо хожихын тулд ямар нэгэн хамгийн сайн байдаг. Пиано тийм. Тэр их хэцүү болчихсон юм байна. Олноос.
Өөрөөс зөндөө хэлээ тий. Гол зөндөө хэлж байгаа юм. За хөөш гинэ сууж. За Энэхүү бичлэг маань болохоор шатарт хэрхэн сайжрах вэ? За энэ бол одоо хүн болгонд байдаг тийм асуулт байдаг тийм. Би хэрхэн одоо өөрийнхөө ур чадварыг сайжруулах вэ? Яах вэ, ийх вэ гэдэг хүн болгон бас ингэ асууж байдаг. За тэгээд шатарт одоо сайжрна гэдэг бол бас амаргүй, бас тодорхой хэмжээний цаг хугацаа, тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардлагатай байдаг. За тэгээд өнөөдөр та бүхэнд зориулаад нэг 8 зөвлөгөөг хүргэж байна. За тэгээд та бүхэн бичлэгтээ тавтай морил. Миний өгөх одоо хамгийн ихний зөвлөгөө болохоор тодорхой онол судал. Шатрын онол судал. За жишээ нь Итали гараа, Испани гараа тий. За ялангуяа анхлан суралцж байгаа хүмүүс маань болохоор Итали гараа, за шарсан элэг ч юм уу. Тэр одоо онолуудыг яг шатрын хөлөг дээр нүүгээд сайн сурах хэрэгтэй. За зүгээр бас сурах биш тийм ээ. Тодорхой хэмжээнд бас ойлгоод, нүүдлүүдийг ойлгоод ямар ч одоо утга учиргүй нүүдэл гэж одоо байхгүй шүү дээ тийм ээ. Тодорхой хэмжээнд нүүдэл болгон утга учиртай байдаг ба. Тэгэхээр тухайн одоо нүүдлийн утга учир нь юу юм бэ те? Тухайн нүүдлүүдийг сайн цээжилж өөрийн болгож одоо авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Одоо шатрын одоо онол судалсан одоо хүүхэд багчууд те. За бүр насаараа тоглосон одоо хөгшин настай хүмүүсийг бол амархан хожиж гаргадаг. Яагаад тэр хүмүүсийг амархан хожиж өгнө гэвэл шатрын онол байгаа юм. За шатрын онол гэдэг бол аль хэдийн судлагдчихсан тухайн одоо байрлалд те тухайн одоо нөхцөл байдалд нүүж болох хамгийн сайн нүүдлүүд байдаг гэсэн үг. Мөн нүүж болохгүй нүүдлүүдийг ч гэсэн бас онол бол заагаад өгсөн байдаг. Өнөө үед бол яг одоо 21-р зуунд бол шатрын онол бол маш их судлагдчихсан байдаг. Эхний ээлжинд нэг 2-3 гараатай болчих хэрэгтэй. Тэгээд тухайн гараануудаа сайн эзэмшээд өөрийн болгоод маш сайн өөрийн болгоод авчих хэрэгтэй. Одоо онол судлахгүйгээр одоо бас явж байгаа хүүт багчууд их байна.
Тэгэхээр шатрын онол сурахгүйгээр бол хүн бол цаашаа явахгүй гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээний шатрын онол сурах хэрэгтэй гэсэн үг шүү, тийм ээ. За тэгээ миний өгөхөд 20 дахь зүйл болохоор тоглол. Шатраа ерөөхдөө сайн тоглох хэрэгтэй. За найз нөхдөдтэйгөө, аав ээжтэйгээ хинтээж байдгийг хамаагүй те тоглох хэрэгтэй. За хамгийн гол нь тоглохдоо болохоор бодит хүнтэй тоглох хэрэгтэй. Одоо хүн бол алдаа гаргадаг байхгүй юу? Тиймээс бол бодит хүнтэй тоглож явах үед бол маш гоё байдаг. Тэгээд хамгийн гол нь сайн тоглож, гэхдээ удаанаар тоглож те тэгж байх хэрэгтэй гэсэн үг шүү. Эхлээд бол тодорхой хэмжээний тийм одоо онлын одоо мэдлэгтэй болцсон байх хэрэгтэй. Тоглож явахдаа бол анх тоглож явах үед бол битгий хурдан тоглол. Одоо хурдан өргөд байдаг шүү дээ. Блиц 3 минут, 5 минут, 10 минут те. Ийм ерөөдөө хугацаагаар битгий тоглол. Маш удаанаар тоглол. 15 минутаас дээш. Тэгээд удаан байхад бол та бол маш сайн бодох тийм одоо хугацаа гарч ирнэ. Тэгээ маш удаан, маш сайн бодоод бүх нүүдлүүдээ олон талаас нь хараад те ямар нэг суул нүүдэл байна уу те бүгдийг нь сайн хараад сайн тоглох хэрэгтэй. Тэг хүндээ тоглож байгаа үедээ ч юм уу те хамгийн гол нүүдлүүдээ бичих хэрэгтэй. Тэгэхээр тухайн нүүдлүүд чинь бичигдсэн байгаа тохиолдолд анализ хийж болно гэсэн үг. За анализ гэдэг маань юу гэсэн үг гэхээр яг нүүдэл болгоно эхнээс нь дуустал нь дахин одоо харна гэсэн үг. Тэгээ одоо хэрвээ та хожигдсон байх юм бол те яагаад хожигдов? Шалтгаан нь юу гэж болох вэ? Тэрийгээ сайн бодох хэрэгтэй гэсэн үг. За одоо шин та нэг алдаа гаргацсан байна гэдэг те. Алдаа гарсан байдаг ч бол энэ алдаа яагаад би юм алдаа гаргах ч вэ? Яаж нүүж болох байсан бэ? Сайн нүүдэл нь юу вэ гэд те. Энийг л сайн бодож явах хэрэгтэй гэсэн үг. Тиймээс ерөөдөө бол анализ хийхгүйгээр хүн бол цаашаа явахгүй. Сайн анализ хийгээд алдаагаа ойлгоод тэгээ хамгийн гол нь тэгээд тэр тухайн алдаагаа дахиж гаргахгүй байх тал дээр маш сайн анхаарч байх хэрэгтэй гэсэн үг шүү. За дөрөвдүгээр ангийн ах их нараа босоо. За дахиад нэрийг дээрээ. Ганцлаа? За дөрөвдүгээр ангийн юуны айлтгийг. За танаа ингэ битүү өгсөж байгаа юм. Тийм үү. Ер нь энэ шатрын ордонтой очиж ямар юм бэ? Хоёроос тэгээд лайбрери камер одоо ирээдүйн сурал алдахгүй болно. Яг үнэхээр энийг бол гэсэн баталгаатай юм. Яг л шатар тоглодог хүүхэд хамгийн мундаг хүүхэд болдгоо шүү. За юу. Ихэд цааш аав ээжигээ баярлуулна, ахын дүүсээ баярлуулна. Өөрөө маш их том нөхөлтэй хүн болох
юм шүү. Би хэлж байгаа тийм. Багшаар нь юу яаж өгч байгаа юм? Тийм үү. Шатрын түүхээс ярьж өгч байгаа юу? Бүгдөө ёстой мөн тийм. Ялын нэг зүйлийг ингээд сурахын мэдхийн тулд бол юу яадаг шээ. Түүхээс нь хэлдэг. Тийм ээ? Тэгээд түүхээс нь хэлдэг чинь яг ёстой гэдэг. Юусаа шатрын гэж юм. Түүхээс нь хэлдэг чинь түүхээ ухаад түүхийг хаана юу гэсэн. Яг үнэн шүү. Эдгээр болох. Тэр учраас маань шатрын болох юм шиг. Заавал шатрын өөр байх юм уу? Ямар нэг бинцэн болсон гэдэг нь яагаад заавал идэг юм. Наша за вечерээ гисний юу митинг хийгаач. Сайн нэг үгээр ямар тэмцэл болсон бэ? Баярын ширээн тэмцэл болсон юм тий. За тэгээд ямар сайд гэсэн юм бэ? За ямар шиг юмсан?
Thank you.
Ямшаа. За ингээд хөөе хонон хоолтын болон самаас аавда мэдчихээ өгчээ. Аавгийн маш их санаж шийдвээ. Тэгээ аавда яг нэг үгтэй. Сан болоо гэсэн.
гоё яг тийм шиг одоо тэгээд шатнаас тайлбар маникюр яан зэрэг шинэ оцсон нэг
Jadi
Математикаа сайн болж байгаа шиг инглиш хэлдэг. Наач өөрхийн за хоёрдугаар ангиас болоод тэгээд ерөн шатар тоглоход ямар байна? Миний тоглоход ямар юм бэ? Шатар шүү. Уула. Хоёр тэгвэл биши аваа бай. Бүгд шагныг хамаад тэгээд мондөг бүгд. Тэгээд шатрын нэрээ нэг шидрийн юм. Ямар нэгэн үгтэйс ээж наа гэнэ. Тийм самон дээ. Цаанаас жоохнаш. Цаа юу гэдэг вэ? Монгол бахархал нэгдүгээр тог байнгын улсын сумаас баян өндөр шахрын аваас энэ өөрхөн бүтээгдэхүүнээ нэгэн зүйлээ нэгэн зууны нэгдүгээр бол нэгэн зууны нэгдүгээр нэгэн үе нэгэн хойч Монголын ирээдүйн ширээ аштарсан нэг Монголын оюун ухааны хийж явах үлсээ Монгол бахархал нэгдүгээр за баярлалаа бүгдээ. Тайвэрсэрэ тодонаа Яруу алдар тамирчта эргэн дурсана Ялнод анжилтын үдэ бас тунаа Ханхай тэрэгний хайдын шак Өнчин хүүгийн өрөдөг цот Өрөдө мөрний өшгтэн шак Очдын ухай ноён пат Шатар мен Шантышгүй тудааны талбар мен Шатар мен Шатнув цохотма жаргал бэдэгдэдэг Тэнгэрдэг сайхан хөргүүд мэндэ
ухаан бодол оюуны охийг оролдуулсан уран шагнаад хөлгүүд анхай тэрэгний хайдын шаг өнчин хүүгийн өрөөдөг цоц өрөөдөө мөрний өшгтэн шаг очдын ухаан ноён пат анхай тэрэгний хайдын шаг өнчин хүүгийн өрөөдөг цоц өрөөдөө мөрний өшгтэн шаг очдын ухаан ноён пат шатармен шантаршгүй тудааны талбармен шатармен шатук цохолмаа шатармен